Сайтны давтамж сургалтын группийн талаар би өөрт нь хэд удаа дурдчихсан. За тэгээд энэ группийнхаа хамт олонны доонд бид нар манифест одоо илүү дараагийн төвшөнд гаргая, хөгжүүлээ, санал бодлоо хуваалцъя, нэгэндээ урам зориг дэм болё гэдэг үүднээс 7 хоног болгон өглөө эрт нэг удаа онлайнаар уулзалт зохион байгуулж байгаа. Зөвхөн бүгдээрээ ингээд дуу хоолоогоор хоорондоо ярилцдаг. За тэгээд уулзалт болгон дээрээ би ямар нэгэн сэдв өгөөд ярилцдаг юм л да. За тэгээд бидний нэгэн ээлжис сэдв сүнслэг хөгжил гэсэн сэдвтэй байсан. За тэгээд уулзалт шууд явагдаж байгаа учраас тухайн цаг мөчтөл орсон хүмүүс нь сонсоод мэдрээд оролцоод ингээд дуустдаг. Тэгээ ямар нэгэн бичлэг бол хийгддэггүй, эргэж дахиж яригддаггүй учраас оролцож амжаагүй олон хүмүүсээ явж жоохон ингээд гомдолтой, харамсалтай нэг юм дутуу үлдээд байдаг. За тэгээд бүгдийг нь нөхөж ярьж чадахгүй ч гэсэн энэ сүнслэг хөгжил дээр оролцох хүсэлтэй байсан цагийн зүгнээс эсвэл ажилтай байснаас болоод даанч чадаагүйгээд хид хідэн хүсэлт ирсэн. За энэний талаар энд юу яригдсан талаар мэдээлэл хэрэгтэй байгаа хүмүүст зориулаад сүнслэг хөгжлийн шинж тэмдгүүдийн талаар маш товч хуваалцъя. Ярилцлаган дээр бол 2 цагийн хугацаанд бол зөндөл чөлөөтэй ярилцсан байгаа. Гэхдээ тэнд зүгээр яг миний зүгээс зөвлөж ярьсан сонирхолтой мэдээллийг би нэгтгээд одоо ярих гэж байна. За тэгээд сүнслэг хөгжил гэдгийн талаар товчхон би бол бүгдийг нь одоо бусад эрдэмтэн мэргэд шиг тэгээд сүнслэг багш нар шиг сайхан хэлж ярьж зааж өгч бол чадахгүй. За өөрийнхөө судалж мэдсэн зүйлсээс боловсруулад энэ яг юу юм бэ? Та өөрийгөө сүнслэг хөгжлийн замаар явж байгааг яаж мэдэх вэ гэдэг талаас нь мэдээлэл дуулгая. Хүмүүс ингэдэг л те. Би өдөр болгон байнга тооны давхцал хараад байна. Би өөрийнхөө төрсөн өдрийн тоог энэ тэнтгүү олж хараад байна. Энэ юу гэсэн үг вэ? Би амар сонирхолтой бодтой зүүдлээд байна. Эсвэл миний ингэж амаараа хэлсэн санаандгүй үгс бэлчгээд байна. Би ингэж ахын тэгээд ахын энэ юуны дохой вэ гэх мэтлэнгээр маш олон үл мэдэгдэх тийм асуултанд дунд умбж идэг. Тэгээд энийг магадгүй би яг юу болоод байгаа юм бол гэдээ өөртөө маш их эргэлздэг. Зарим нь хаадаг, хүлээн зөвшөөрдөггүй, зарим нь харин хин нэгнээр үнийг одоо зохицуулах гэж бас эрэл хайгуул хийгээд идэг. Одоо магадгүй намайг мэрэглээд өг, намайг засаад өг, домноод өг гэдэг ч юм уу. Танд ч гэсэн би ер нь сэрсэн болов ухамсарын сэрэлт явагдаж байгаа, сүнсний сэрэлт болж байгаа. Би ямар нэгэн байдлаар одоо хувьсан өөрчлөгдөж байгаа юм билүү гэдэг ч юм уу. Олон юм эргэлзээтэй асуулт байх юм бол миний хариулт нь та зүгээр л сүнслэг хөгжлийн замаар явж байна. Та төвшин ахиж байна. Таны сүнс хөгжиж байна гэж хариулмаар байна. За тэгвэл сүнс хөгжиж байгааг илтгэх хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийг би одоо дурдна. Тэгээ энэ дундаа сонсож байгаад надад ийм болоод байсан байна гэд тайвширч өөрийгөө одоо зөвөр тайлж хүлээж аваарэ. За эхнийх нь болохоор бид нар хүний биед орсон сүнс гэдгээ ухаарах явдал. Зөвхөн биологийн бие зөвхөн нэг удаа ингээд амьдраад дуусчих гэхээс илүүтэй магадгүй таны үзэж харж байгаа, сонсож байгаа, боддоор мэдэрч байгаа олон хүчин зүйлс танд та бас сүнс юм а гэдгийг сануулад мэдрүүлээд авах юм бол эхний шинж тэмдэг байна. Хоёр дахь нь та альва орон зай нөхцөл байдалд ер нь нэг таарч тохирохоо болоод ирдэг. Та ер нь хүмүүсийг айгүйх анзаарч эхлээд өөрийгөө бусдаас өөр гэдгээ мэдрээд зарим тохиолдолд би ч одоо хайр гаригийн хүн юм болов би яагаад бусдаас юм өөр хачин юм бэ энэ гэж боддог. Магадгүй одоо гэр бүлтэйгээж таархаа болдог, насаараа найзалж ирсэн найзтайгаач одоо санаа бодол нэг байха болоод ирэх нь таны сүнс хөгжиж байгаагийн шинж тэмдэг байна. За таагүй сонсогдож байж магадгүй ч зарим нэг уналтууд нь сүнс ирж байгаагийн шинж тэмдэг байдаг. Яагаад гэхээр одоо бүх зүйл нуруу унлаа, миний амьдрал сүрлээ, одоо босгосон бүх юм минь байхгүй боллоо гэдэг ч юм уу. Томоохон одоо юм сүрэл, өөрчлөлт, уналтууд нь танд амьдрал яг ямар юм бэ? Амьдралын утга учирыг ойлгуулах гэсэн сорил байж болно. Таныг ер нь бол ухамсарын төвшөнд дахин төрүүлэх ийм нөхцөл байдлыг албаар үүсгэж байна гэж ойлгож олон. Тэрнээс ч таны амьдрал ингээд дуусж байгаа юм биш. Зөвхөн таны ойлгохдаг амьдрал үүгээр хязгаарлагдахгүй гэдгийг ойлгох гэсэн юм.
Дараагийн шинж тэмдэг бол depress. Depression гэж англи хэлээр хэлдэг штэ. Гэтэл энэ үг маань бидний ойлгодог шиг тийм муухай сөрөг утгатай биш юм байна. Depression гэдэг бол deep rest гэдэг үг байж болдгийм байна. Гүн амралт гэсэн үг тий. За тэгэхээр энэ нь юу хэлэх гээд байна гэхээр та депресд ороод одоо депрессийн шинж тэмдгүүд илрээд байгаа бол та яг одоо зогсох хэрэгтэй байна. Та амрах хэрэгтэй байна, завсарлага авах хэрэгтэй байна гэдгийг илрээл юм байна. Яг одоо энэ хийгээд байгаа зүйл яг энэ хэв маяг амьдралын одоо лайфстайл ч юм уу те явж байгаа энэ ажил карьер замналчин таны урмыг хуглаад байгаа бол энийг үргэлжлүүлэх хэрэг байна уу? Эсвэл дахиад энийг шинжлээч, үүний тулд эхлээд зогсож амраач гэдгийг илрэл байна. За дараагийнх нь сүүдрийн ажил. Сүүдрийн ажил гэхээр юм аимшигын тал руу нэрс ойлгож болохгүй. Бид нар магадгүй нөгөө өөр дээрээ ажиллах, өөр дээрээ болохгүй байгаа зүйлийг илрүүлэх, ангааж эдгэх энэ үйл явц бол сүүдрийн ажил байгаа. Тэгээд өөрийнхөө шин үнэн эсвэл одоо зарим нэг бараан одоо талуудыг ч гэсэн олж хараад өөрийгөө судлаад өөрийнх нь тухай илүү ихийг мэдээд те би яг хий юм бэ гэдгээ тодруулах нь сүүдрийн ажил гэж болдог. Тэгээд магадгүй одоо заримдаа би одоо сэтгэлээр унаад байна, гутраад байна, сэтгэл гутралд орлоод ингмээрэн тэгмээрэн гэд бодоод байгаа чинь зөвхөн та өөрийгөө ойлгохгүй л ядаад байгаа нэг юм арга замууд байгаа. Тиймээс энэ бол юм аимшигтай, буруу, тэ дутуу зүйл ерөөсөө биш ээ. Тэгээ та угаасаа төгс сайн супер байхаа алдгүй гэдгээ сайн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Танд бас олиггүй ч юм уу тийм бараан зан чанар дүр төрхүүд бас байж болно. Тэгээ юутай идэгээл энэ бол таа шүү дээ гэдгээ мэдэж авах хэрэгтэй. За тэгээд энэ мэдэж авах ямар нэг үйлдэл хийж байгаа бол сүнслэг хөгжил явагдаад байгаагийн шинж байх нэ. За дараагийнх нь тасралтгүй асуултууд дотроос төрөөд байх. Та яг л дахиад хүүхэд болцсон юм шиг те дахиад нэг хорвоотой танилцж байгаа юм шиг маш их зүйлийг мэдхийг хүсээд байна гэдэг чинь сүнс ажиллаад байна гэсэн үг юм. Та магадгүй нөө шинжлэх ухаан энэ хүний төвөг бол энэ нийгэм бол энэ философи бол энэ гэл маш олон нэг тогтцсон зүйлсүүдийг хүлээж аваадсэн чинь тэдгээр зүйлсүүд таны дотор байгаа төрөөд байгаа тэр асуултын хариулт болж гүйцэд чадахгүй байгаа. Тэгэх тусам яах нь вэ? Өшөө би юм мэдмээр байна гэд хайгаад байгаа нь зөв зам дээр явж гинэ л гэсэн үг шүү. За нөгөө олон хүнтэй таархаа болно гэдэгтэй адилхан таашгаа байхаа болоод байна гэдэг нь дараагийн шинж тэмдэг байгаа. Таны найз нөхөд чинь танихгүй хүн шиг болох. Магадгүй тэдний хувьд ч гэсэн таныг шал өөр шинээр олж харах те. Чи хизээ ийм байсан, чи ч өөр хүн болжээ, чи хуучин шигэ биш болжээ гэж бодогдож ийм яриа их сонсогдож байгаа бол яг нэ сүнсний хөгжил явагдаад байна гэсэн үг юм. Тэгээд үүнээс улбааландаа магадгүй хуучин таныг тойрог хүрээлдэг гэсэн хүмүүсийг алдаж болно. Гэхдээ энэ нь одоо маш тийм сүрэг алдагдaltaй хохирол гэсэн үг ерөөсөө биш. Зүгээр л та тэр хүмүүстэй ижил нэг давтамжин дээр одоо хэлбэлцгээ болчихсон байгаа даа. Тэгээд та одоо ямар давтамж, ямар инээрэг те ямар одоо мэдлэг ухамсараар амьдралд хандж гин тэрнтэй чи яг таарсан шинэ хүмүүсийг өөртөө дуудаж болно. Ямар ч байсан та тэр хуучин байсан түвшнөөсөө өөр түвшинд очсон байгаа учраас энэ бүх зүйл тохиолдоод байгаа юм байна. За дараагийн шинж тэмдэг нь өөрийгөө хэн байсан гэдгийг санаж эхлэх. За бид нарт нөгөө déjà vu гэдэг үзэгдэл байдаг талаар мэдэн те. Яг ингээд нөгөө бодитоор амьдралд юм тохиолдоход энэнийг би хаана харлаа гэж бодогдох. Яг урд нь болоод өнгөрсөн юм дахиж давтагдчих байгаа юм шиг санагддаг. Ийм déjà vu үзэгдлүүд эсвэл ингээд бүр гинт одоо сонь дурсамжууд орж ирэх унтж байгаад ч юм уу ямар нэгэн гинтийн цочрлоос ч юм уу те. Энэ одоо энэ амьдралд би инглөө эсвэл би энийг хаана харлаа гэж бодогдох. За бүр юм одоо зүүн бэлгийн төвшний янз бүрийн туршлагууд те хий биет харах ч юм уу эсвэл гэрэл харах юм өвөрмөдтэй одоогийн шинжлэх ухаанаар тайлбарлаж болшгүй тийм сонио одоо тийм бодит туршлагыг авах сонио хачирхалтай ер бусын зүгд зүйдлэх гэдэг ч юм уу. Эдгээр зүйлс маань магадгүй таны сүнс одоо ажиллаж харилцаж байгаагийн шинж байдаг. Тэгээ сүнс маань нөгөө нэг маш их одоо гүн мэдээлэлтэй байгаа учраас тэр мэдээлүүд нь ингэж
үе орж ирэх, ажиллах, сэргэх үед ийм мэдрэмжүүд, туршлагууд бидэнд тохиолддог байна. За дараагийнх нь энгийн зүйл байгаа. Тэр нь юу юм гэхээр та хооллолтоо өөрчилж эхэлсэн. Хооллолт гэдэг бол бидний амьдралын маш чухал те. Бидний тодорхойлдог саншгүй бас нэг юм дадал зуршил штэ. Гэтэл тэр насаараа дадсан өөрийнхөө хамгийн гоё амттай сайн гэж бодсон тэр хоолтын хэм маягаас татгалзаад өөрчлөлт хийгээд ирэхээр ийм дотоод хүч танаас гарч ийна гэдэг чинь сүнслэг хөгжил явагдаж байгааг шинжээдэг. За магадгүй те нөгөө зөвхөн л нэг гизээд өрөх гэж гэхээс илүү ухамсартай хоолдог болсон. Би биендээ юу оруулах вэ? Яагаад үүнийг идэх ёстой, идэх ёсгүй? За тэгээд бүр магадгүй цагаан ногоон хоолтон болох гэдэг ч юм уу, мацаг барих ч юм уу, өөрийнх нь махан биенийхэн хүсэл хэрэгцээг хязгаарлаж удирдах сурч ийн гэдэг маань сүнслэг хөгжлөөс гардаг үйлдэл юм байна. За хамгийн сүүлийн шинж тэмдэг нь болохоор нэг л тогтсон хэм маяг энгийн нормал гэж үзэгддэг тэр байдлуудаас маш их сэтгэл харамжгүй байдлыг авдаг болчихсон. Амьдрал магадгүй арай уйтгартай болж ирдэг гэсэн үг. Нөгөө л 8 цагийн ажиллаа хийх. Тэгэл ажилдаа явал гэртээ арай л зам дээр түгжрээл өөр юу гэдгийг те. Эсвэл ингээл нэг хүүхдүүд том болоод цаг хугацаа яваад байгаа ч гэсэн өөрт нь ингээд ямар ч юм ахиц дэвшил байхгүй. Нэг л ажил мөдлөмрөө ягаал нэг л мэддэг гарт орсон юмаа хийгээл нэг л яхна тийм сэтгэл хангамжгүй аз жаргалгүй те кайфгүй амьдраад байна гэсэн. Тэгээ хүн болгоны хэвэн гэж боддог тэр те угаасаа л амьдрал юм штэ ингээл ёстой штэ чи үүнийг хийх албатай штэ гэдэг ч юм уу нэг тийм хэвэн амьдрал зөв амьдрал гэдэг ч юм уу нэг юм нийгмийн тогтсон хэв шинжээс та уйдаж эхэлнэ. Тэгээд уйдаж байгаа юм чинь дараагийн гаргалгааг бодож эрэл хайгуул хийн, өөрчлөлтийг хүснэ. Үүнээс өөрөөр амьдрах арга зам бий, утга учир бий гэдэг талаар ажиллаж эхэлнэ. Энэ бол сүнслэг хөгжил явагдаж байгаагийн шинж тэмдэг байна. За тэгээд өнөөдрийн мэдээлэл ер нь бол товчхон байх үднээс ингээд дуусгаж байна. Яг энэ талаар зориулж бол нөгөө подкастын яриа бол би бэлтгээгүй. Нөгөө группт явагдсан ярилцлагын хүрээнд бэлдсэн мэдээлэлээ товчлоод оруулж байгаа гэж хэлсэн байгаа. За тэгээд подкастаа дуусгын эцэст нь хэлэхэд бид нар бол хүний туршлагыг тулж байгаа олон хэмжээст оршихуунууд юм байна. Бид нар бол сүнс юм байна. Сүнслэг байдал гэдэг маань та ингээд нэг юм дадлаг туршлага хийгээд олж авдаг зүйл ерөөсөө биш. Сүнслэг байдал гэдэг маань таныг төрхөөс эхлээд угаасаа танд байсан зүйл юм байна. Та бол угаасаа сүнслэг орших юм чинь мэдээж сүнслэг байдалтай л байж таарна. Тэрнээс зүгээр хүн байжгаад сүнслэг байдлыг нэмэлтээр олж авч байгаа хэрэг ерөөсөө биш юм байна. Тэгээд сүнслэг хөгжил танд явагдах тусам та өөрийнх нь дотоод ертөнцийг сонсох тусам илүү их анхаарал тавьдаг болно. Илүү гүн гүнзгий мэдэрдэг болно. Бас илүү их хайрыг өгөхийг хүсдэг болно гэж байна. За баярлалаа.